Сайн байцгаана уу? Говийн бага дархан цаасд газрын хамгаалтын захиргааны дарга Бацүхийг зочин амиртай урьсан подкаста та бүхэнд ярилцуулахад бэлэн болоод байна. Сайн байна уу? Сайн байна уу та? Сайхан хаварчж гин үү? Сайхан орч гин үү? Сайн л хаварчж гин. За, Батхан дангарын хөө, Чурайн хайрах нар авгалж явдаг завхан нутгийн хөө одоо өмнө говийн хам богдод ажиллаад ажил амьдралынхаа чамгүй хугацааг 20 жилийн хугацааг энд өнгөрөөсөн байна. Тэр дундаа байгаль хамгаалагч, чиглэлжирийн байгаль хамгаалагчаас ажил амьдралынхаа гарааг эхэлсэн хүн өнөөдөр хамгаалтын захиргааны дарга боллоо. Урт холын замыг туулжээ. Тэгээд одоо улсын хүн говьд очих хамгийн анхны сэтгэл ажилдаа хэр дуртай байсан? За би чинь Завхан аймгийн Тис сумын 10 жил өгсөн. Тэгээд дээд сургуульд ороод эколог байгаль хамгаалалт чиглэлээр төгсөөд. За тэгээд сургууль төгсөнгүүтээ нөгөө ажил хайгаал явж ирсэн. Өөртөө нөгөө багшлага ярьжсэн дээ. Энэ их багшлага ярьсан чинь чи өмнө говь явах уу гэж санал ирсэн. Тэгээ өмнө говь хаана асан гэсэн чинь өмнө говь Хамбогцомд говийн баг дархан газрын хамгаалтын захиргаа шинээр хамгаалтын захиргаа байгуулсан баг. Тэнд байгаль хамгаалагчийн оронтой бол байна. Тийшээ хол явууд. За тэгэл аав ээжтэй гэрийнхэндээ хэлсэндээ өмнө говь. Тэгсэн чинь манай аав ээж нь настаа асууд. Тэр говьчийг халуун байдаг чи чадах уу? Тэндээсээ амьдрч чадах уу? Үгүй би болно надад мэрэгчлэр ажиллаа яана гэл. Тэгээд намайг за чи нэг дарга нь одоо удахгүй хэд хоногийн дараа ирнэ. Чи ямаг тэгэл дуудаал танилцуулна. Тэгэл чи тэр үнтэй тийшээ яв. Хүн таньж мэддэг хүн байгаа юу гэж байгаа байхгүй. Байхгүй надад өмнө таньжтай хатуу мохтой гэж байгаа гэсэн. За чи дарга та танилцуулъя гээд. За ястаа нэг 6-7 хоногийн дараа уццсан манай багш. Энэ багш яриад чи яам дээр хүрээд чи тэр үнтэй танилцаад байгаа. Тэгээд тэр үнтэй танилцсан чинь хамгаалтын захиргааны дарга болд гэж хүн байсан. За тэгээд тэр үнтэй танилцал. Тэгээд танилцсан чинь ингээд ийм сургууль төгссөн. Одоо ингээд яг л байгаль хамгаалч чинь гэсэн одоо би одоо ингээд сургууль төгссөн бод ажилгүй ингээд ажлыг сонирхолтой гэсэн чинь л өмнө говьд ч амьдрах газар байна. Ахтуу танилцсан хүн байна уу гэж байхгүй л гэсэн чинь. За тэгвэл нэг 2-3 хоногоос хоёлаа явна гэд. Тэгэл тэр дарга гэдэг хүний дагаал би явсан. Тэгэл очоод болдорч бас Улаанбаатар хүн энд гэр оронтой тэнд бас байр төрөслөд амьдрдаг байсан. За тэгэл болдор гутэрч одоо нэг гэрт ороод нэг айл болоод хүн болоо. Тэгээд нэг байгууллага чинь тэгж офс гэж байхгүй. Ер нь түрээсийн байранд талд нь болдор гутэр амьдрын талд нь офс ажил явагдана. Хамгаалтын захиргаа шинээр байгуулсан. За тэгэл очсондоо өмнө говь Хамбогцомд 2007 оны 4 сард очсон. Тэгэл ерөнхийдөө хамгаалтын захиргаа зоронтой шинэ байгууллага. Нэстэ шинэ байгууллага дээр л очсондоо. Байгууллагатайгаа чицсан юм шүү дээ. Бараг чицсан. Тэгэл ажилдаа орсон. Тэгээ хамгаалтын захиргаа чинь нөгөө өмнө говь аймгийн говьгурын сайхантай хамгаалтын захиргаа тус нэг байсан. Нэг байжсэн 2000 тэр 6 онд байгаль орчны сайдын шийдвэрээр одоо говийн баг дархан газрын хамгаалтын захиргаа өмнө говь Хамбогцомд шинээр байгуулсан. Одоо нөгөө өмнө говь аймгийн Номгон, Баян, Хамбогд, Дорноговын Хатан булгатаа ингээд 2 аймгийн 4 сум сая 800 талбайг нөгөө хариуцуулах талбайг хариуцуулаад ингээд салах тусгаарлаж шинээр байгуулсан байгууллага дээр л анхаажилт орсон. Тэгэл одоо байгаль хамгаалагчаар 2 жил ажилласан. За тэгээд мэрэгжилтэн хамгаалтын захиргааны 4 мэрэгжилтийн оронтой байдаг. Тэр дөрвийг бол дөрвөлингийн хийсэн. Тэгээд 2016 оноос хамгаалтын захиргааны дарга хийсэн. Ерөнхийдөө нэг 19 жил энэ хамгаалтын захиргаанд л өөр ямар нэгэн байгууллага ажиллаагүй. Энэ байгууллагад л одоо орсноос хойш ажиллаж байгаа. 20 жилийн айн босгон дээр 19 жил ажилласан байна. Бараг чицүү. Байгаль хамгаалагчид тэгэхээр нэгдүгээр сайхан ажил санагдаад идэгэн. Хоёрдугаарт бас хүнд хэцүү зүйлүүд байгаа. Нөгөө байгалийн онцлогоос хамаараа тайгах өөр байна тийм ээ. Манай отхон тэнгэрийн жишээлбэл өөрөө гэдэг юм уу, тархтай нурууныхаа өөрөө гэдэг юм уу гэж бас нэвтрүүлэг хийжсэн л та. Танаа говийнхны онцлог юу? Ер нь анх ингээ байгаль хамгаалагч болоход болоод нэг тэр үед моцикл унжсэн үү? Моциклтойгоо ингээ явж явах үеийн сэтгэл өнөөдөртэй харьцуулбал ямар байна? Юугаараа бахархалтай, юугаараа бас хэцүү. Ер нь бол байгаль хамгаалагч нь маш сайхан буянтай ажил. Тэр л ан амьтан тэгэл байгаль орчныг л одоо амар тайван байлгахын төлөө энэ байгаль орчныг хамгаалсны одоо үр ашиг нь энэ ард иргэдтэй хойч үед одоо байгалыг яг унган төрхөөр нь өвлүүлдэхийн тулд л одоо бид нар ажиллаж байгаа. Зөвхөн
одоо байгаль орчныг хамгааллаа гэдэг нэг хэдэн байгаль хамгаалагчийн ажил биш байхгүй юм чи. Энэ байгалыг хамгаалаад энэ хойч үедээ өвлөдөн гэдэг чинь ирээдүйн одоо үр хүүхэд хойч үедээ одоо бид нар энэ байгаль одоо түүх соёлыг одоо өвлүүлж үлдээж яах л гэсэн үг. Одоо энэ хойч ирээдүйн ард одоо өөрөө хожихоо амьдрах орчныг л одоо хадгалж авч болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тий. Унган төрхөөр байгаа чигээр нь одоо хойч үедээ өвлүүлж үлдээж яах л гэсэн үг. Тий. Хэцүү зүйл нь юу байсан? За хэцүү зүйл гэхэд ер нь очиход бол хамгаалтын захиргаа шинээр байгуулагдсан. Ерөнхийдөө бас тэр зорилго бас байгуулах шалтгаан бас 2000 тэр нэг говгуурын сайхны хамгаалтын захиргаан дээр байсан гэд цуг хамгаалж ирсэн. Өмнөгөө аймгаас хамгаалалт, хяналт шалгалт, судалгаа шинжилгээний ажлууд одоо ингээд Дорноговын хатан болог Өмнөговын уран сүмхээр за хатан болог гэх чинь бараг 400 км хол байсан. Тэгэхэд тэнд 2003 оноос хойш гар аргаар одоо алтар болсон үйл ажиллагаа явагдаад эхлээд 3 оноос 7 он хүртэл одоо тэр үед одоо Дорногов аймгийн хатан болог Өмнөговын аймгийн хоёрын хилийн зааг дээр одоо бол байгалийн одоо нэр нь бол одоо модон шанд, турган шанд гэдэг тиймэрхүү газар л та. Тэр үед нөгөө Ирак Кувейтийн дайны үед гарсан Ирак Кувейт гэд Багдад гэд нэрлэлсэн. Тэнд гар аргаар одоо нөгөө алс улсуурлах үйл ажиллагаа яг жинхэнэ өрнөжсэн. Нин жанартай биш үү? Яг цуглардсан байсан. За тэгээд тэнд очиход тэр мөнгө усаар айлуудын малчтын худаг болгон дээр одоо мөнгө усаар тэр чулууг хэрэмдэж угаадаг. Тэгж алтаа ялгаж авдаг, мөнгө усаар бариулж явдаг. Яг л тийм бодитод яг зургуул яг тийм байсан. Тэгээд хамгаалтын захиргаа яалтч нөгөө нэг алтны нинжа тэр хууль бус үйл ажиллагааг таслан зохицохын тулд яалтч одоо нэг хамгаалтыг сайжруулах, хяналтын агсыг сайжруулах. За тэгээд тэр бодлогоор засаг ерөнхийдөө Монгол Улсын засгийн газар байгаль орчны яам шийдвэр гаргаад тэгээд манай хамгаалтын захиргаа тийш байгуулсан юм байл. Тэрнээ бас үр ач тэр хамгаалтын захиргаа 2006 онд байгуулагдал 2007 оны 5 сарын 7-нд за тэр чинь байгаль орчны яам Өмнөгов аймгийн байгаль орчин цагдаа за тэгэл 800 энэ Улаанбаатаруудаас 801 805 гээл ангиудаас аваачаал тэгэл нийт нөхцөл сэргээлтийг хийсэн 5 сарын 7-оос нэг 13 14-ний хүртэл тэр бүх нөхийг одоо нөгөө доош нь орж нөгөө аюулгүй ажиллагааг нь хэмжиж үзэл гүнийг хэмжиж үзэл тэгээд нөгөө бүгд хамтарч одоо мэрэгчлээ одоо тэр үед мэрэгчлийн хэлтээс мэрэгчлийн хэлт гэдэг Өмнөговын мэрэгчлийн хэлт Дорноговын мэрэгчлийн хэлт гэдэг бүгд хамтрал тэгэл өстө нөхөн сэргээлтийг шууд хийсэн. За тэгээд нөхөн сэргээлт тэгэл тэрийг хамгаалах ажил нөгөө бид одоо үлдэж байгаа юм л да. Тэргээл өстө 14 хоногоор манай тэгэх чинь нийтдээ 17 хүний байгаль хамгаалагчтай тэр үед бас л нөгөө номоноос байгаль хамгаалагч татад бас л 300 км-ээс байгаль хамгаалагч татавчраад 14 хоног 7 хоног буцаагаад байгаа тийм төсөв мөнгө хийцүү. Тэгэхээр хатан болгоос 2 байгаль хамгаалж хамагдаас 2 байгаль хамгаалж. Ер нь тулаал за тэр 5 сараас хойш дараа 8 оны 2 сар хүртэл шувт яг 14 оны шувт постонд гарч ирсэн. Тэнд. Тэгээд 2 сард хамгийн сүүлийн айл цагаан сарын өмнө одоо тэнд байсан айлууд одоо тэр хэдэн ч айл байсан. Тэр айлууд одоо за 5 сараас хойш наадам ер нь хэсэг нь үжиж байгаа. Айлаа гэр орноо авч. За хичээл орохоос өмнө дахиад нэг хэсэг нь явчихж байгаа. За тэгээ оноос өмнө нэг явал тэгэл он гараад дараа оны 8 сар 2 сарын цагаан сарын өмнө яг хамгийн сүүлийн айл нөгөөл тэгэл хамгаалтын захиргааны одоо хяналтын пост бууж исэн. Бас тийм төвд. Тэгэл үйл ажиллагаа ерөнхийдөө зохисон. Тэгэл нөгөө чулуунд гарахаа очих нөгөө термч ажилгүй бол нөгөө термч угаасаа хураагаад аюулуу дархлын төнгөлүүд ачуулаад за тэгээ нөгөө өмнө тэрэмцэн шороог саарамжуулах ажил Монгол Улсын засгийн газар бас шийдвэр гаргаад Монгол Улсын 3 газар буршилсан саарамжуулсан байдаг нөгөө мөнгөө саргуулсан одоо нөгөө шалаам шороог тэр хавийг одоо цэвэрлэх ажлыг Өмнөговын аймгийн Хамбогд сумд дөрвөлжин тэг газар өстөө нөгөө тэр нөгөө аймгийн байгаль орчин сумын байгаль орчин цагдаа нийлж тэр шалаамуудыг бүгдийг аваачиж тэр галбын говийг одоо сайхан цэвэрлэндээ харин хамгийн том ажил. Хамгийн том ажил. Тэр галбын гов тэр үргэлжлүүлж 20 жилийн түүхэнд. Тий. Бас одоо юу марч одоо хойшд одоо хорнолоо харагдах юм бас хэцүү байсан. Одоо бол бодоход бол одоо бас сайхан ажил хийж байгаа байхгүй бас бахархалтай бас. Тийм ээ. Нэг удаад. Би сүүлд 19 онд Дорноговын нөгөө Хилийн цэргангаас нэвтрүүлэг явж байхад тэр нинжа нар чинь байж л байсан шүү дээ. Тэгэл хүмүүс цагдаа ажилтдаг юм билэ тий. Тийм цагдаа Хилийн цэрэг бай. Хилийн цэрэг ажиллана.
Тэгэл гэртээ нөгөө хэд ч манаал. Тэгээ би бодчихсон. Одоо та мотоциклчин гол унаачин шүү дээ. Манай байгаль хамгаалагч нарын. Тэгээд мотоциклтэй байгаль хамгаалагч нар энэ хүмүүстэй яаж ажиллах юм болоо? Энэ төр нь яасан ч арчааг хүмдээг харж ирсэн. Яагаад гэж утсан гэхээр тэр Хилийн цэрэг ангийнхантай явж байхад тэр алтны нинжа нар чинь айгүй тоноглогдсон том машинтай. Тэгээд техник нь лаг юм байсан. Тэгээд тийм лаг машинтай хүмүүсийг манай хэд мотоциклтэй байгаль хамгаалагч нар тэггүй энэ айгүй хэцүү байна гэж бүр харамсаал бодоод байсан. Тэгэхээр 19 онд бас нинжа нар байж л байсан. Энэ тэндгүү. Тий. Ерөн бол яг нөгөө Монгол улсын хэмжээнд энэ чинь нөгөө хайгч гэж нэг юм гарч ирээд. Тэгвэл энэ хэлээр хангалттай дуртай хүмүүс оруулж ирж байгаа шүү дээ. Тэгээд дуртай хүмүүс хайгч барьдаг болсон. Зүгээр хонинд явж байгаа малчин хайгчаа үрээд хониндоо явж байгаа байхгүй. Тэгээд тэр нөгөө хайгчээс ч одоо нөгөө шороо ордог байгаа байхгүй. Тэр чинь л одоо ингээд хаас хайггүй гардаг Монгол улсын хэмжээнд. Ерөнхийдөө бол 10 оноос ерөнхийдөө их гарч ирсэн. Одоо харьцангуй харин бас нэг сүүлийн 3 4 жил 4 5 жил ерөнхийдөө энэ гарцсан одоо бол багассан. Ямар нэгэн гарах. Тэгээд ерөнхийдөө нэг хууль чангарцсан эрүүг хуулийн дээр ямар одоо нэг одоо өнөөдөр одоо хуулиар ихэд эрүүг хуулийн дээр ихэд газрын хэвлэлийг хүндсэн байх юм бол тэр тохирол тооцохгүй шууд эрүүсээ явж байгаа. Бас хуулийн заалшин чангарцсан. Тэгээд одоо нэг ард иргэдийн мэдээлэл бас сайн болцсон. Ямар нэгэн одоо хууль бус байх юм бол одоо эрүүг хариуцлах хүлээн гэдэг юм уу торгуулсан хөдөлгөөр өндөр болцсон. Одоо бол харьцангуй бас нөгөө гараар алтад борлох үйл ажиллагаа бол харьцангуй багассан гэж одоо хэлж болно. Ерөнхийдөө бол байхгүй болцсон таа байхгүй. Гэтэ бол хүмүүс бол мессер явж л байгаа бас. Хоолохгүй тулд одоо ингээл хавар одоо энэ хавар ч гэсэн одоо ингээл дархан газар дээр явж л байгаа. Тэгэл би тэд чинь тэрнэд чинь л одоо айл болох ухуулахгүй тулд эргүүл хяналтаа сайжруулна. Байгаль хамгаалчаа тогтмол явуулна. Тэгжил арга хэмжээ аваа явж байгаа. Зэрлэг амьтдыг хамгаалах нь та бүхний бас гол онцлог ажил чинь тийм ээ. Тэгээ ан амьтдыг хамгаалахаас илүүтэй баг энэ амьдралынхаа 20 жилийн хугацааг алтны хулгайч нартай, нинжа нартай тэмцсэн хамгийн том ажлын ард гарсан. Тэрнээс илүү хэцүү ажил нь энэ байсан юм байна да гэж бодчихлаа би бас. Ер нь бол тийм шүү дээ. Хамгаалтын захиргаа үндсэн ажил хийхгүй баг 7-8 жил явсан шүү. Харин тийм. Тэрийг зөвхөн алтныхантай л тэмцдэг. Зөвхөн одоо ер нь бол алтныхныг л одоо зогсоох нь хулгайнгийн төлөө тэр чин түүнээс биш тийм ажил биш байхгүй. Хамгаалтын захиргаа чинь судалгаа шинжилгээ, сургууль сурталчилгаа ард иргэд мэдээлэл өгөх ингээд тийм ажил хийх ёстой л зөвхөн одоо тэр хээр очиад 14 хоног зөвхөн пост хараад тэр алтаа авах тэрийг хараа гэж ингэж бас тэр чинь яг тэр ажил хийж байгаа байхгүй. Харин яг таны хард яг зүг байхгүй. Яг тийм байхгүй. Манай байгууллага 2026 онд 20 жилийн байгаа хийх гэж байна. Тийм байна. Мэдээж бас Ахмад ажилтангууд бас байгаа бах тий ажилчид гээд байгаа. Тэг нь байлгүй дээ. 20 жилийн түүхэнд ингээд ажлын тайлангаа ингээ гаргаад үцхээр за хамгийн том ажил нь сая ярд бид нар ярьчлаа. Өөр одоо хийж хэрэгжүүлсэн ажлуудаас бахархмаар зөвлөд бас хойч үедээ ингээд үлдээхэн төлөө зүтгэснийхээ хувьд тэгмээр ингэмээр тэр тэгчихвээс энийг ингэчихвээс хүч тутаад байсан гэсэн ямар ажлууд байсан? Хамгаалтын захиргаа нэлээд олон энэ 20 жилийн хугацаанд ажлууд хийгдчихлээ байгаа л да. Тэгээд жишээ нь саяын тэр байна. Тэгэл одоо энэ ан амтан сүлүүд дэлхийн дулаарл хуурайшилт ан амтны одоо усан хангамж одоо нэг булаг шинд гардаг байсан гарахаа байсан хулангийн татаал гардаг байсан гарахаа байсан гэл асуудлууд байгаа. Тэгвэл энийг бас одоо шийдэхэд бол одоо юм хөгжөөд байна. Гүний худаг гаргаад нарны нэрээр ажилт ямар нэгэн хүний нөлөөгөө нарны нэрээр ажилтдаг. Ходгууд гаргаж байна. Ан амтны амьдрах хүчний сайжруулалт. За тэгэл өвс хужуур шүү бэ техникийн ажил зохион байгуулж байна. Тийм ажлууд байна. За тэгээд Ахмад ажилчдын хувьд бол би чи яг сургууль төгсөөл очсон. Ахмадтай орж байгаа. Тэр үуч яг хүүхэд ёстой нөгөө тэр олон алт ухаж байгаа усууд чинь л барьж авал торгох нь ёстой торгон юу ан хураана гэж үзэх гээд байдаг байсан. Тэр олон ахмадаас л одоо сурж байгаа шүү дээ. Одоо тэр дамдын сөрөнгөж байсан, тэрвш гэж байна, багламалч байсан. Тэдний чинь за бацгч ингэж болохгүй. Энэ олон улсууд ингэж харьцах ёстой. Энэ олон нинжа нар чинь ийм асуудал байдیں۔ За шууд тэг торгож болохгүй. За эхлээд ингэж уулзаад ийм ярих нь ёстой. Ингэж өөрийгөө танилцуулаад гэл яг л бүх юмыг зааж өгнө. За тэгэл хаагур хяналт шалгалт хийх үү? Ямар хяналт шалгалтаар явахдаа ямар юу авч явах уу жишээ нь. Ингээд бүх юм. За ядахтаа явахдаа замаа сайн мэддэг төөрөхгүй байх. Эхний надад нь би ч одоо говийн хангаа үнсэн говдчихэд төөрөн штэ. Замаа мэдгүй тэгээд ер нь тэднээс л бүх юм сурж аав.
Тэгээд их олон настай байгаль хамгаалагч нар байсан. Тэр хэдтэйгээ тэгэл нөгөө постонд гарахтаа чинь яг нөгөө туршлага нөгөө алтны нинжа нар тэгэл яаж ажиллах ёстой, ямар арга барилтай байх ёстой, тэдэртээ ширүүдэд ээж болохгүй аль болох зөөлөн. Харин тэгж харин манай хамгаалтын захиргааны бас онцлог тэр ахмад настай усууд манай хамгаалтын дараагчсан аргадаж тэр олон хүн тэр 7-800 хүн машин техник тэр Ирак тэр 32 тэр муурахад хамгаалтын захиргаа бол нэг хүнийг торгож нэг хүнтэй муудалцсан нэг хүнтэй ална хэдэн тийм ямар нэг юм байхгүй маш зөөлөн харьцсан. Тэрийг постонд гарч байхад хүмүүс ирээд за энэ Ирак хизээ нэгтгэх нь өнгөд нэгднэ л гэдэг юм байна. Бид нар ямар ингэж нам хаана гэж байхгүй. Зэ нэг цагт нэгдлгүй тэгэл бид нар хараа сууж байгаа. Тэгэл тэр чинь аль болох нэгдэхгүй та нар юу хуцаад байгаа та нарт явзаа л гэх юм бол тэр чинь ширүүдэн. Тэгэхээр аль болохоор тэр усад зөөлөн харагдаж тэгж маш зөөлөн юугаар тэр юу Иракийн үйл ажиллагааг. Хөөрхөн нэрэлцсэн шүү дээ. Би өмнө номгон сумд явжсэн чинь нэг эмээ зэрлэг амьтад туслаад зогсож исэн. Тэгээ дараа нь тэр эмээтэйгээ зөндөө уулзсан л та. Зэрлэг амьтад тусалдаг эмээ. Угаасаа тэр худаг дээр ирдгэл юм байлээ. Тэгэл хаваа татаал хөөрхөн услаад хүн амьтны бүх тэмээг услахаас гадна зэрлэг амьтад тусалдаг эмээ гэдэг жисэн. Та бүхэн хамтын ажиллагаач харахаар малчтай хамтран ажиллахгүй болохгүй. Хөлийн цэргийн байгууллагууд ставынхантайгаа хамтран ажиллахгүй болохгүй. Танаа бүс нутгтайгаа одоо жишээлбэл хамгийн том дэмжлэг бол оюутлага өгж байгаа бах. Их мэтэр бас хамтын ажиллагаатай хүмүүсээ байгууллагуудад дуртавал. Тий, одоо төрийн байгууллагуудад өмнө говийн байгаль орчин, дорногын байгаль орчин захиргааны хамгийн газар гэл ажиллана. За тэгээд манай хөлийн цэргийнхэн, манай баг дахин газар яг хил дагав. 2 аймгийн 9 төстэй. Яг л өдөр тутмын ажил бидээ тийм. Байгаль хамгаалагч хөдөөгөрөд ажиллая гэж явахад хөлийн ставынхантайгаа хамтарна. Төвшөц байна. Яг төвшөж байна. Би тэд бас ялгаа авахгүй явахад яг ставынханараа л орж гараад л өстө нэрээ үүзээгүй наан цана гэл явна. Тэр хэдий байгаа тулдаа бас нөгөө алт олборлох хулгай хамтарч ажиллахад маш дөхөм. Хөлийн цэргийнхэнтэй. Бид хэдий бол шалшгүй нэг холбоотой эсвэл хөлийн цэргийнхээ одоо яг баттай зогсож байдаг гэдэг. Тий, баярлалаа гэж хөлийн цэргийнхэнтэй хэлье. Өөртөө 2 өдрөдийн 9 төстэй. Тий, 2 анги юм байна. Тий, 2 анги. Тэгэл одоо энэ олон улсын төслүүд манай тусгай хамгаалалтын газар бас олон төслүүд хэрэгжиж байгаа юм. За оюутлогоо хувьцаат компани гэж бас л судалгаа шийдлэгээ хяналт шалгалт нийгмийн хариуцлага үрээнд бас л хулгай анги бууруулах гээл хамгаалалтын захиргааны байгаль хамгаалтын бензин тос за болж өгвөл хэдэн мотоцикл ч юм уу авч өгч жишээний. За өмнө аймгийн байгаль орчны газар мотоцикл тэрийг тоног төөхөрөмж ер нь олон улсын байгууллага болон эрүүл хамгаалах сан гэдэг ер нь дурдах юм бол олон тэгээд дөрвөн сумын засгийн тамгын газар суур судалгаа шинжилгээ сургуульд сурчлагаа багийн иргэдийн нийтийн хурал дээр хүртэл одоо ч мэдээлэл хийж хамтарч ажиллаж байгаа юм чинь багийн дарга нартайгаа хүртэл тэрийг мэдээлэлдээ солилцож хамтарч ажиллаж байгаа. Тий. Би өмнө говоор тойрсон үний үед бас дорноговыг тойроод дууссан л да. Говийн аймагудаар явсан үний үед бас нэг танай хэцүү зүйл нь цагаад харагдсан. Цагаадны тэр хавь танай одоо энэ юунд ч байгаа шүү дээ, тий? Хамгаалтын юунд ч. Тэгэхэд цагаад дээр байгаа тэр одоо нөгөө хог, шороостэй хэцүү харагдчихсэн шүү дээ. Тэрнтэй яаж ажиллаж байгаа вэ? Тэн дээр хэдэн байгаль хамгаалагч байгаа? Одоо байгаль хамгаалагч нарын онцлог өөр байгаа байхгүй тий? Тийм ба. 2-3 сайхан хүртэл хатан булгаас ингээд энэ хэсгийг танаа хариуцж байгаа шүү дээ. Тэгээ тухайн газар нутгийн онцлогоос болоод байгаль хамгаалагчд ачаал янз бүр байгаа шүү дээ. Тэгээ хамгийн хэцүү цагаад юм уу даа гэж харж ирсэн. Тэгж байгаа. Байгаль хамгаалагч нь хариуцсан Монгол Улсын хэмжээнд талбай нөгөө хариуцсан стандарт норм гэж байгаа шүү дээ. Нэг байгаль хамгаалагч одоо говь цөлийн бүсний 60-70 мянган талбай хариуцсан. За хамгааллын захиргааны байгаль хамгаалагчийн хувьд л нөгөө анх байгуулахад 17 оронд одоо гэжсэн. Тэгэхээр чинь нэг байгаль хамгаалагч 8 гэдэг чинь баг 200 мянган талбай очсон. Энийг нөгөө байгаль орчны яамлууд тийм тоо талбай байхгүй 200 мянган талбай гэдэг чинь хаанаач үрж ажиллахгүй нэг мотоциклтэй байгаль хамгаалагч ажиллах боломжгүй байхгүй. Тэгээд санал тавиад байгаль орчны яам болон тусгай хамгаалтын нутгуудын газар руу санал тавиад 20 он манайх 11 орон тонн нэмүүлж ирсэн. Тэгээд харьцангуй орон тонн нэмэгдээд яхаар чинь нөгөө байгаль хамгаалагч нөгөө хулгайнгийн зөрчил мэдээлэл хүрх ард иргэдэд бид хэдийн одоо хандлага шал урулж байгаа байхгүй юу? Нэг 2 байгаль хамгаалагч байнга л одоо явж явах юм биш үү? Дахиад 5 болоод нэг машинтай ингээд нэг дуурайд ингээд чинь та нөгөө хэд чи явж ийн гэдэг ч юм уу тий? Мэдээлэл шал урулж байгаа. Том харагдсан шүү дээ. Тэгээд цагаад ерөнхийдөө яг тийм
Яг нөгөө 1996 он тусгай хамгаалтанд авахтаа говийн бод тархан газрыг авахд нөгөө цагаан хаадны гашуун сухад бомбыг тархан газар яг хиллүү нь оруулаад авчихсан мэл. Эсвэл нөгөө ингэж хөгжин ингэж нүүрстэйвэр ингээд Монголын эдийн засгийг одоо ингэж үүрх одоо уул уурханд тэнгэр баялаг гарч байгаа шүү дээ. Тэрийг тэг бодолцоогүй л одоо авсан шүү. Тэгэл яалчгүй нөгөө баг тархан газар дээр яг би хэсгийн захаар 18 км яг захаар нь тэр төмөр зам явж байна, хар зам явж байна. За тэр цагаан хаадны орчмын одоо нэг хог тоосч яг нэг тулгаал яг дархан газрын орчны үст байгаа үйл ажиллагаанд баггүй. Тэгэл тэрний нэг тоос, түүрэн, хог, шороо цагаан хаадны асуудал ерөн бол хүнд. Ерөн. Тэгээд яг хуу бид чинь нөгөө цагаан хаадны баг дархан газар руу нэвтэрж байгаа хураамжны мөнгийг бол яг хуу 2007 оноос л за байгуулагчны 7-8 оноос л их авч эхэлсэн. Тэгсэн бол ерөнхийдөө нөгөө гадаад иргэний 3,000 төгрөг, дотоод иргэний 300 төгрөг гэсэн. Тэгж явсараад 2023 он Батэрдэн сайд байхдаа өөрчлөөд одоо нөгөө нүүрсний машины бас нөгөө хүн таац 3.5 тонноос дээш бол тийд мотоцикл бол тийд нэмсэн. Тэрнээ юугаар хамгаалтын захиргаа бас тэндээс мөнгө хураагаад тэр машин нөөцтэй хийж байгаа мачхнуудын машинаас мөнгө хураагаад 2 жил явсан. За тэнгууд нөгөө чинь нэг машины 50,000 тэнгууд нөгөө компани чинь бас шүүхтэн шахтан тэгээ шүүхтээр яваад бас асуудал байгаа. Тэгтээ тэндээс одоо хүртэл. Тэгээ одоо энийг ямар нэгэн байдлаар тэр хураамжийг бол авах нь зөв бодож байгаа. Тэгээ тэрийг одоо ямар нэгэн одоо жаахан гисгэж багсахын асуудал, мөнгөний асуудал дээр л яригдаад байгаа. Нөгөө компаниуд болохоор яг нөгөө бид нар танаа байгаа баг дархан газраас үйлчлэгээ аваагүй зөвхөн тээвэр явж байгаа гэж байгаа байхгүй юу? Тээвэр хийгээд болчих нөхөр биш байгаа байхгүй. Тийм дархан газар 18 км-т шовт өдөр шөнөгүй очрлоод байж идэг. Тэгээд тэрний хог новш хог бохор дуу чимээ хэцүү газар байгаа. Тий. Одоо баг дархан газар дээр яг нөгөө дэлхийн өв ЮНЕСКОд бүртгүүлэх ажил ерөнхийдөө 2023 оноос хойш ингээд явж байгаа юм. 27 он тайлан өргөгдөн. Бид бүх явах материалаа байгууллагчны яам манайх ингээд Монголын говь гээд говийн их дархан газрын А, Б, говийн багийн А, Б ингээд 4 газар ингээд явж байгаа. Тэгээд тэнд нөгөө тайланд оруулахад хүртэл одоо нөгөө цагаан хаадны орчмыг дэлхийн өвд оруулах газраас хасч ирсэн өгөхгүй бол чи яг цагаан хаад байхад тийм газар байгаа гэд тэр дээр оруулах юм бол юу гэдэг тий. Тэгж хүртэл юм зовлон байгаа юм бол харин тий. Хэцүү юм тий. Одоо тэгээ байгаль хамгаалагч нэг байгаль хамгаалагч 60-70 мянган муу 100 мянган газар ногдох юм уу? 100 гарч та манайс 100-аас 110-аас 120 мянган гал бариуцсан. Дахиад сая 3-ыг 100-аас ч том шүү. Том шүү дээ. Харин тий. Тэгээ энэ дээр бас одоо баг миний бодлоор бол 100 чи 2 хүн баймаар. Ятгатаа 2 3 ч юм уу тий. Ядахтаа яг зүгээр Монгол улс яг эдийн засаг ингээд гайгүй одоо яг байнгын байхгүй л байлгүй дээ нэг жилийн дараа ингээ гайгүй болоход ерөнхийдөө хариуцсан байгаль хамгааллын талбайг ядахтаа стандартын дагуу нормын дагуу 70 мянга байх юм бол 70 мянгад нэг хүн байж байгаа юм бол бас бид хэдий одоо эрсдэл нь бага нөлөөлөх одоо нөгөө хариуцах талбай хамрах ажиллаа хийх хүртээмж нь арай илүү болж байгаа байхгүй. Одоо тэг чинь 100 мянга гэж чинь тэгээд нэг байгаль хамгаалж яг тэгээд өвлийн уйлралд бас л одоо тэгэл чангаштай машин мотоциклтэй явна 100 халуун мотоциклтэй чаваа. Ерөн бол говьд бол говь гэлтгүй ерөн байгаль хамгаалагчийн ажил гэдэг чинь бас тийм амар ажил шүү дээ. 24 цаг л ажиллаж гин сонор сэрэмжтэй байна. Хаагуур гэрэл гаагаар хаагуур одоо нам бол да цаг түлээд өгөх гэж явдаг юм уу? Ан хийх гэж явдаг юм уу? Гэт ерөн бол яг нөгөө манайхт нь бас онцлог хөлийн бүст болохоор байн хүмүүс хэлжээд нөгөө аялал жуулчлалыг байн яваад байхгүй. Ерөнхийдөө тий хүмүүс явахд бол нэг машин явахд л тэгээ соргох штэ. Тэрнгээр ийм машин юусан, үнгээр ийм машин юусан байна. Юу машин диставло явж байна яаж ийж нэг л юм яригдана. Тий. Тийм байх. Гэхдээ өөрийн орлого олдог газар бол бас бага штэ. Тэгээд онцлогоос хамаарад өөрийн орлого олж байгаа юм чинь бас нэмэлт оронтой тухайн орон нутагтаа уялдаж бас нэмэж болно гэсэн юм байхгүй. Шууд яамнасаа оронтойгоо батлал тий. Танайх бол өөрийн орлоготой юм чинь дахиад зөвшөө 5 байгаль хамгаалагч гэсэн ажиллах боломжтой газар байгаа байхгүй. Тэгээ би энэ тэрийг бол хөрсөн дээрээ бууж юмаа мэдтүү мэнэ л гэж боддог шүү дээ. Тэрийнхнийг нөгөө өөр ингээ хаасаагүй явж байгаа болохоор ингээ хараал явдаг. Тэгээ хамгийн гоё ажил бол байгаль хамгаалагч нар та бас сайхан. Гоё тий сайхан ажил тий. Гэрийн бараа харахгүй, ажил нь барагдахгүй. Тий, ер нь бол 4 цаг эргэлтэнд явдаг тий. Ямар нэгэн одоо алтны юм уу
хулгай ангийн мэдээлэл авах юм бол тэрийг ардаас нь мөрж одоо бүр мөрдөж мушгэж хаашаа явуулсан байна, хэнийхээр орсон байна, яаж явуулсан бүгдийг мэдчихэж л тэр санаа амар. Тэгээд тэр мэдээ тайлангаа өгнө. Байгаль хамгаалагч нь бас. Тэгвэл одоо би дайтайхан болчихно даа гэсэн. Тий, ерөнхийдөө хамгааллын захиргаагаа бэхжүүлэх менежментийг сайжруулах тал дээр. Яг хөө тусгай хамгаалалт Монгол улс ерөнхийдөө 1992 оноос 92 онд л ирээд инженер хотод дээр хурал дээр их хурал дээр Монгол Улсын засгийн газар тусгай хамгаалтаа Монгол Улсын газар нутгийг 30% хөргөнэ гэд зорилт тавьсан. Тэгээ 2050 дээр бас 2030 он гэхэд 2050 хөргөнэ гэд тавьсан байгаа юм. Тэгээд одоо Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нэг 21% орчмыг улсын тусгай хамгаалтанд авцсан. Тэгээд одоо дахин 9% дуугаад байгаа байхгүй. Одоо 30 он гэдэг чинь одоо 4-5 жилийн дараа. Тэгээд одоо миний бодлоор бол хамгаалтын захиргаа одоо авцсан байгаа газрынхаа хамгаалтын захиргаа одоо 42 хамгаалтын захиргаа байгаа шүү дээ. Манайх шиг одоо Монгол Улсын хэмжээнд. Энэ хамгаалтын захиргааны менежментийг чадваржуулах, сайжруулах, боловсронгуй болгох. Энэ хамгаалтын захиргаа өөрөө санхүүжүүлэх боломжийг олгох. Харин тий. Тэр бүрдийг л одоо хууль эрх зүйн актыг бүрдүүлж өгөх хэрэгтэй байхгүй. Манай хамгаалтын захиргааны хувьд бол тэр орлого олоод байгаа. Тэрийг зарцуулах эрх мэдэл байхгүй. Эрэхгүй. Тий. Хүн олголоод байдаг уу? Тий. Бус газруудыг бодвол тийм бус газруудыг бодвол бас даваа тал байгаад байгаа байхгүй манай. Ер нь бол тий. Тэр нөгөө Батэрдэн сайдын зөвлөлж ерөнхийдөө нэлийн юуг нэмсэн. Хураамжийг нэмэгдсэн. Тэгэхээр ганц манайх бүх Монгол Улсын хэмжээнд аялал жуулчлалтай газруудыг орлоготой болчихно гэж байгаа байхгүй. Ядахтаа өөртөө бүгдийг санхүүжүүлэхгүй мэхэд тэр мөнгийг буцаагаад тэр хог буцаагаад тэр тогтчлтын ажил тэмдэглэж байдаг юм уу? Сурчлагын гарын авлага, боршуур гарын авлага тараах, хогны авахтан ч байдаг юм уу? Буцаага зарцуулах хэрэгтэй байхгүй. Нэмж одоо хамгаалтанд авчмаар газар гэдэг ч юм уу хоошоо ингээд яг хариуцснаас ч гадна тийм газрууд байдгүй. Энийг авчих юм байна. Ерөнхийдөө Гоёмбатархан газрын Б хэсгийн өргөтгөлгээд ерөнхийдөө Монгол орны хулангийн гол цөм одоо энэ Гоёмбатархан газрын Б Дорнов аймгийн Хатан булаг хөвсгөл мандах гэж ерөнхийдөө Монгол орны хулан гэдэг тэмдэглэх үү. Ганц хулан байгаа. Ганц хулангийн одоо амьдрах орчин. За энэ хулангийн амьдрах орчныг сайжруулахын тулд Багдаххан газрын Б хэсгийн өргөтгөлийн судалгаа гэдэг ТНС-ийг олон улсын байгууллага хийсэн байдаг. Багдаххан газрын хойш нэргэлийн зүйтэй холбоод ингийн судалгааг энэ газар нутгийг тусгай хамгаалтанд өргөтгөлөөр авах юм бол одоо хулангийн амьдрах орчны одоо нэг 50-60% хүн ч гэдэг юм хамгаалагдах юм байна гэсэн тийм судалгаа хийсэн. Тэгэх юм бол тэр өргөтгөлийн судалгаа ерөнхийдөө 2015-16 онд гарсан байгаа. Тайлан байж тийм. Тэгээд тэрийг авчи гэхээр одоо нөгөө лицензийн талбай одоо говлол өмнөдөр нь говлол ялангуяа тэр BS-ийн судалгаа яг тэр судалгааг үндэслээд авъя гэхээр лиценз олон лиценз байна. Тэгээд одоохондоо нөгөө ард иргэдийн мэдээлэл чинь яг өнөө маргааштай нөгөө Багдаххан цаастай газар болохоор нөгөө ард иргэд үлж аварж нэг гэрчлэгээ олгогддог ч юм уу. Жаргалаар олгохгүй байгаа шүү дээ. Та нар Багдаххан газар гэрчлэгээ байхгүй. Тэнгүүд одоо энэ газар ингээд нэмээд одоо байгаагаа ингээ хойшин сунгаж аавна гэхээр орон нутгийн иргэдийн мэдээлэл бас хомс. Өнөө маргааших л одоо түүнээс бид нар аваад тэрийг 5 жилийн дараа 10 жилийн дараа юм уу эсэргүүцэд боо юм болно өстэй наа. Тийм зарах гэдэг юм шүү дээ. Энд чи хойч ирээдүйн үедээ л бид нар энэ Монгол Улсын тусгаар тогтнол энэ амьдрах орчныг л эрүүл байлгахын тулд унган төрхөөр нь тэгэхээр бас тийм мэдээлж яхан тийм тутмаг байдгийн арт түмнэ. Тий. Тэгэлээс наацх нь эсэргүүцэл гарна. Тий, эсэргүүцэл гарч байгаа байхгүй. Одоо ч гэсэн хүмүүс Багдаххан газрын хил яагаад наашаа шаашаа болоод байна л гэж яригдээд байгаа байхгүй. Түүнээс наашаа шаашаа болсон юм байхгүй нөгөө хэнийг нь ашиглах гад байныг бодод тий. Бараг тэгээд байгаа байхгүй юу? Нөгөө мэдлэггүй шинж шүү дээ. Тий, ер нь жаахан мэдээлэл хомос байгаа юм шиг. Хомос байгаа юм шиг. Та нар сурчлагаагаа хэр зэрэг хийдэг юм. Уг нь тэгэл багаар явна, сумаар явна тий. Хэлийн ставуудаар ч юм уу яг энэ одоо Багдаххан цаастай газрын талаараа сурчлагаа, мэдээл, таниулгуул нийлээд хийн үстэй тий. Байнгын хийн. Тий, ерөнхийдөө хөдөөөр явах болгонд айлаар орно. Тэгээ мэдээл гарын авшиг бошуур тараана. Багийн иргэдийн нийтийн хурал байна. За тэгэл цахим орчинд ерөнхийдөө мэдээллүүдийг түгээнэ. Тэгээд одоо энэ эко комьюнитүүд гээд манайх орчны үеийн 4 сумд нэг сургууль дээр нэг комьюнити тогтуулсан байдаг. Бас гайгүй ширээ санал бүх юмтай тогтчлаа. Тэгээд тэр эко комьюнитирээ бас дамжуулаад нөгөө сургуулийн хүүхдүүд бас сургуулийн хөтөлбөр жижиг хөтөлбөртэй хичээлтэй явагдана. Хавар намрын ойлголт. Тий. Одоо хэдэн давхар ямар байртай вэ? Анхныхааг бодвол
Одоо өөрийн гэсэн байртай болцоо. Өөрийн гэсэн байртай үйл ажиллагаа явуулж. Бараг байгаль хамгаалагчныхаа орон сууцны асуудлыг шийдээд байж гэнэ үгүй юу? Албаагч нийгмийн асуудлыг ерөнхийдөө бас нөгөө давсан орлогын хүрээнд бас боломжийг шийдэж байгаа. За. Хамгааллын захиргааны хувьд одоо хамбог сум дээр ерөнхийдөө манай хамгааллын захиргааны мэрэгчлэн хүчин дандаа энэ тэндээс ирсэн улсууд байдаг. Өмнө говийнхаа юу гэж өндөр цалинтай газар ажиллахыг нөгөөхөөс биш 2 сая төгрөг аваад байгаль хамгаалагч энэ ажилдаа дуртай л хүн хийх. Тий, ер нь бол тэгээд энэ тэндээс ирэхээр мэрэгчлэнгүүд ирэхээр дандаа төрөөсийн байранд амьдэрдэг. Одоо би тэрийг бол аясан бахараа мэдэрсэн шүү дээ. Тэгээ ер нь хамгааллын захиргааны офисоос илүү ажилчдын нийгмийн асуудал амьдрах хүрсэн. Тэгээд өнгөрсөн жилийн давсан орлогоор хамгааллын захиргаа 5 байр авсан. Ажилчдын одоо энэ жил ашиглалтанд орж байна. Бүр яг тавилгатай. Тэгээд одоо шинээр мэрэгчлэлтийн ирээд одоо тийшээ орж байгаа улс бол зөвхөн хэрэглээнийхээ ус мөнгөийг төлөөд тэр байр зүгээр хувцаа цөнгөтэй хувцаа аваад орно. Тийм 5 байр авсан. Танаа хамгааллын захиргааны мэдлэлт байна. Мэдлэлт байна. Тэгтээ нөгөө ирсэн хүмүүс нь тэнд амьд. Тэнд амьдраад байна. Тэгэл явна гээл явбал ахаал дараа юу. Дараагийн орно гэсэн үг. Байгаль хамгаалагч болох сонирхол хэр зэрэг байдаг юм бол хүмүүст ер нь ажилд орё гэдэг нь сүүлийн 4-5 жил харьцангуй байгаль хамгаалж орох санал нэмэгдсэн. Ерөнхийдөө манай байгаль хамгаалагчийн өмнөдийн хувьд бас давуу тал орон нутгийн төрийн албаа бусад аймагуудын төрийн албаа гэжүүд бол орон нутгийн нэмэгдэл. Тийм нөгөө бүгдийг авч байгаа шүү дээ. 400 мянга. Цалин дээрээ нэмээд 400 мянга авч байгаа. Тэгээд яг манайх цагдаа бүгд. Манайх босоож гисэн тэнд 40% авч байгаа байхгүй. Тэр чинь 630 мянга төгрөг өгдөг байх шүү. Нэг цалин дээр. Тий. Тэгээд хамгааллын захиргаа сүүлийн одоо 2-3 жилийн давсан орлогос бол ер нь дээдл нь 35 саяыг авчин доотл нь 15 саяыг гэсэн. Энэ жил ихэд дээдл нь 11 сая, доотл нь 4 сая 500 байна. Ер нь бол тэгээд ингээд боломжийн ингээд нийгэм баталгаа хангаад тахаар хүмүүсийн сонирхол маш сонирхол. Одоо хамгааллын захиргааны ажил дээр их анкет бол ер нь их болсон. Ялангуяа өмнө говь талын байгаль хамгаалагч нарт хамаатай асуудал. Тэгээд манай байгаль хамгаалагч нэг хатан бүлгийн байгаль хамгаалагч 5 дорногойх байгаа шүү дээ. Тэгэхэд чинь өмнө говьлогоо бүгд шилжиж ирэхгүй бол нөгөө орон нутгийн нэмэгдэл авчихлахгүй. Тэгэхээр бүгд шилжиж бүгд хам бүгд болсон. Гэхдээ хүн юм чинь. Тийм шүү дээ. Хааштай ч ажиллаж л байгаа шээс илгээхгүй. Тий. Тэгэхээр шилжиж ирээд 100 мянга байсан ч мөнгө. Тийм мөнгө авах гэж байгаа юм чинь. Тэгээд бүгдийг шилжиж авчаад өмнө говь хараад. Тэгээд орон говийг хамгаал. Тэгээд орон говийг хамгаал. Хөөрхөлээ. Болдог л хуулиараа болдгүй л ямар хамаах. Тэгээд одоо шилжээд ирвэл өмнө говь чинь нэг урлын тогтоол нь заавал өмнө говийн иргэн байх хэвээр. Тий. Тэгээд чинь тэгээ шилжүүлж авчирч байгаа юм чи та шилжиж ирээ. Тэгээд салин аюугаа авахгүй. Тэгээд тэд чинь хааштай л ажил хийж байгаа юм чи ялгаа авахгүй шүү дээ. Тий. Хам богд чи уугуул иргэдээс гадна суугуул иргэд ихтэй шүү дээ тий. Тэгэхээр тэрнтэй холбоотой нөхөн ам олонтой холбоотой байгалийн онгон төрхөө хадгалах ч юм уу энэ тал дээр сөрөг зүйлүүд бас нэлээдгүй харах байхаа олон хүнтэй юм чинь. Яа гэм бол тэгин шүү дээ. Яг л одоо тэр чи одоо нэг 90 хэдэн оноос хойш ямар нэгэн хүн хөдөлгөөн бол маш бага байсан. За 2000 оны хүртэл. За 2000 он 7 одоо хэдэн оноос энэ нүүрс явж эхлэе. Заахан нүүрсний компаниуд орж ирсэн. 2007 онд одоо намайг өчөх чинь цагаан адмгаа чинь тийм байхгүйсэн шүү дээ. Тэгэл одоо тэр уул уурхайг дагсан хөл хөдөлгөөн, за машин техник, за тэгэл тэр зам харгуу. Энийг дагсан одоо ашиг хонж олгосон хүн байна. Бас яг мөрөөрөө амьдралаа гэсэн хүн байна. Тэрийг дагаад бидний ачаал нэмэж байгаа байхгүй. Одоо 50000 хүнтэй сумд ажиллах уу, ажиллах 15000 хүнтэй сумд ажиллах хоёрын чинь эрт ажиллагаа байгаа. Тэрийг дагаад хог новшин байна. Хог новшин үүснэ. Тэрийг зөвхөн хөдөлгөөл цэвэрлэгийн ажлаас эхлээл ер нь бол ажил эхэлж байгаа байхгүй бидний ажиллаж байна. Байгаль хамгаалалт гэхэр хүмүүс хангаад бол гойдон бичдэг хүмүүс говьд бол одоо түгээмлийн гэрээ хийдэг улсууд л гэж боддیں۔ Гэхдээ сумын байгаль хамгаалагч тусгай хамгаалалтын газар нутгийн байгаль хамгаалагч хоёр өөр байхгүй юу? Манай тусгай хамгаалалтын газар нутгийн байгаль хамгаалагч яг хариуцсан талбай дээр байж байна. Тэр шаардлагатай бол би тэр хүн өдөр болгон шахуу хяналтанд явна. Явах хэрэгтэй. Сумын байцаагч бол байгаль хамгаалагч бол нөтөө суман дээр нөгөө тийм юм хийгээд тэрний ялгаа байгаа байхгүй юу? Тусгай хамгаалалтын газрын хөл ялцгүй тэрний онцлог байгаа байхгүй. Тэгээд манай хамгаалтын захиргааны байгаль хамгаалагч тэр 100 мянгаада ч юм уу 200 мянгаада сард удаа 2 удаа хяналталт хийх ёстой.
смартаар хяналттай смартаар одоо GPS-ээр замаа өчөөд явуулчихна. Тэр нь сүлжээ гараад надлуу явуулангууд маань хамгаалалтын тохиолдол дээр за өчигдөр Батцөх за эсгээр тэдэн километр яваад тэдэн айлаар ороод тэдэн амтаа ажиллаад ирж байгаа бүх юм гараад ирнэ. За тэгээд биосангаар судалгаа хийгээд тэгээд ерөнхийдөө байгаль хамгаалагч яг бас тийм ялгаа байгаа даахгүй сумын байгаль хамгаалагч. Тэгтээ цалин адилхан шүү. Цалин адилхан. Тий. Тэгэхээр харин тэрнтэй уялдаад харин төрөөс одоо цалин мөнгөн дээр нь анхаармаар ялангуяа танах шиг юм газар бол тэр нөх хариуцж байгаа 100,000, 70,000, 60,000 болох тал дээр анхаармаар асуудал зөндөл байдаг байна шүү дээ. Тийм. Гэхдээ яг төр бас зүү шийдэр байгаль хамгаалагчийн ТЗ байсан байхгүй юу? Тэгээд сая би нэг 11-ийг нэмсэн гэж байгаа шүү дээ. Тэгэх чинь нөгөө гэрээтэр аваад түүгээр бас одоо нөгөө заавал одоо хөдөөний малчин бүлдрийн алмжлалт өгөөд орох гэж чадахгүй шүү дээ. Хэцүү. Тэгэхээр тэрийг түүгээр авдаг бас гаргалгаа. Одоо байгаль одоо хамгаалалтын санаа байгаль хамгаалж шалгалтаа өгөөж чадах юм бол ТЗ болоод явчихна. Шалгалтаа өгөх боломжгүй тэнцэх боломжгүй малчин байгаа улсууд чинь түүгээрээ цалингаа аваад явчихна. Тэрний ялгаа нэг зүрх байхгүй. Болж л энэ малаа мална. Адилхан бүгд авдаг цалингаа аавна өгдөг хамгааллын дарханаас өгж байгаа тоног төгрөг хангалттай яг авж байгаа. Ямар ч ялгаа байхгүй. Хамгийн хөөрхөн дүгэл тэр нөгөө малчингаа чийгээд газраач хамгаалаа. Тэр хариуцсан газрууд малчинд бас танаа байгаль хамгаалагч нар хийж байгаа шүү дээ, тий? Байгаа. Яг тийм яг нутгийн малчд байгаа шүү дээ. Хамгийн хөөрхөн ажил хийж байгаа. Яг нэг өөрийнхөө газар нутгийг мэддэг. Яг одоо миний өвлжээ хаварж байгаа миний аав ээж одоо тэдүү үерээ нутгалсан гэж яг л тэр усууд чинь харин ил сэтгэлтэй байдаг байхгүй. Заавал тэр дээд сургууль төгсөөд эндээс очиод байгаль хамгаалжийг малтгийн малчин хоёрын ялгаа бол харагдана шүү дээ бас. Харагдана. Тий. Үйл хөдлөл үг. Тий шүү дээ. Хүм дээр харагдана л та. Тэгэхээр л байгаль хамгаалагч бол сэтгэлийн ажил байгаа. Тий сэтгэл. Харин сэтгэлтэй хүний л хийдэг ажил. Заавал тэр дээд сургууль төгссөн бакалавртаа заавал төрийн албан шалгалт өгсөн хүн байх шаардлага байхгүй. Тий. 20 жилийн явуулж байна. Тэгээ 20 жилийн ойгоо ямар амжилт бүтээлээр ухтж чинь ямар ажлууд төлөвсөн байна. Одоо ч тэгээд ойг сүр тулаантай тэмдэглэхийг ерөнхийдөө боловсчаад байгаа шүү дээ. Байгууллагуудыг. Гэхдээ яг хаа өөрсдөө бас хийсэн зүйл байгаа, хийх гэж байгаа зүйл төлөвсөн зүйлүүд байгаа. За хамгаалалтын санааны 20 жилийн бол ерөнхийдөө төлөвлөөл явж байгаа. Өнгөрсөн жилээс эхлээд хамгаалалтын санаа за нэг баримт кино хийгдэж байна. Өнгөрсөн жилээс эхэлсэн. Кино зураг алтна. За энэ жил дуусна. За тэрнийг дагуулад кино ном болоод гараад ирнэ. За тэгэл энэ жил ихтэл одоо нэг 2 талбай хамбогсмөн дээр 20 жилийн ой зориулсан мад тарих ажил энэ жил эхэлнэ. За хэсэг дээр бас 2 хэсэгт бас загаа сэргийх талбай ярьсан байж байна. За тэгээд нөгөө судалгааны ажлууд энэ жилийн одоо иргэсний судалгаа үзүүцүүдэг ч юм уу. Улан дэндэл үзүүцүүн. Ингээдээ судалгааны ажлуудаа нэлийн төлөхөө явна. За тэгээд төрийн албаа гэж ажилтны нийгмийн бодлого ерөнхийдөө нэлийн төлөхөө. Тэр байр авсан байна. За нийгмийн асуудал тэр мөнгө төгрөг шийдвэрлсэн. Нэлийн олон чимгүй олон амжилттай явж байна. Жилийн үед. Төрийн байгууллагуудыг харахаар нэг сүр төлөөнтэй ой хийгээл баахан мөнгө зарцуулаад идэх нь танах тэхгүй юм шүү дээ. Манайх бол ой хийхгүй зүгээр л өсвөр том арга хэмжээ хийгээл баахан хүлээ авалт хийгээл тэгээд тийм байхгүй. Танад бол тийм байхгүй мэн тий. Тэгээ ерөнхийдөө номоо хийгээд нэг ахмад настангуудаа гаргахыг билгийгөөл түүнээс хүмүүс цуглуулад эрдэмтдийн хурал морал одоо тийм юм бол одоо байхгүй төлөвлөж байгаа. Говьдоо эзэн болж эзэн юм шиг хамгаална, хайрлаж явна гэдэг бол байгууллагч хамгаалагчийн үндсэн ажил. За тэгээд би та хэдий бүтэн нойртой хон чадаа бол нөгөө хилчин үн шиг тий яг алгаагүй штэ. Эх орноо одоо байгалийн онгондгшин байдлыг алдагдахгүй гэж хамгаалж байгаа. Хилчин шиг л хүмүүсгээ боддог штэ би. Тэгээ нөгөө олон түүх соёлын дурсал байгалийн дурсал газруудад нустгах ч вэ. Нөгөө зэрлэг амьтдын минь нөгөө алаа хийчих вэ тийм ээ. За тэгээд нөгөө онгондгшин байгальд чинь нөгөө уул уурхаа ашиглалтын талбай лиценз гэл нөгөө нойргүй байх олон асуудлууд байгаа байхгүй. Тэгээд дарга хүний үед бас нөгөө тэр олон байгаль хамгаалагчийг удирдна. Тэгээд бүх юмаа ингээ хянчийн энд тэнд асуудал гарвал яах вэ? Зөндөө асуудал байгаа байхгүй. Өөрт чинь тэгээд тэр болгоныг одоо чургааны хүү, хангаан нутгийн хүү, говьд очиж говьоо хамгаалж хайрлж яваад чинь бас их төв хэмжээгээр нэвтрүүлэг үздэг 288 мянган хүн байгаа. Бор зүрхээрээ л үздэг хүмүүсийн ус тарих биш болохоор
Тэгээ тэр хүмүүсийнхаа өмнөөс Монголын ард түмнийхээ өмнөөс эх орныхоо 408 зөвхөст байгаа байгаль хамгаалагчдынхаа нэрийн өмнөөс та нарыг ойлгодог, ажилтдаг зөндөө олон хүмүүс эх оронд орч дүүрэн байж байгаа. За тэр хүмүүсийнхээ өмнөөс 20 жилийн баярын мэнд хүргэе. Та бүхэнд амжилт хүсье. Эргэж уулзгая, өрөөл тавья. Танд одоо биднэрт их түвэн нэвтрүүлгийг үздэг гэдэг ч байсан. Бас завхны хүн явж байгаа гэдээ бас үздэг байсан баг. Үздэг. Тий. Тэгээ биднэрт бас хандаж, манай үзэгчдэд хандаж бас сайхан сэтгэлээ өгөөлөх баха. За баярлалаа. Танай хамт олон танд. Тэгээд манай намайг энэ нэвтрүүлэгт урьж оролцсонд маш их баярлалаа. За тэгээд танд одоо нэг хүсэлт. Манай хамгааллын захиргааны эглэл жирийн байгаль хамгаалагчийг одоо манай газар дээр, Бадархан газар дээр өмнө дорнууд очиж одоо их түүхийн жимээр нэвтрүүлэх хамт олныг очиж манай байгаль хамгаалагч эглэл жирийн амьдралыг одоо сурталчилж нэвтрүүлэг хийж өрөө гэж урьж байна. Хамгааллын захиргааны юмнаас.